бэрхшээл байсан. Их энгийн тийм дардан замаар Amnesty Монгол бий болоогүй. Цэгмэдгоо би одоо Лондон явлаа гэд. Тэгээд Лондон яваад тэгээд Amnesty International-ийн төв штабаас Монголд Amnesty International-ийн салбарыг байгуулах зөвшөөрлийг авч ирсэн. Amnesty International олон улсын байгууллага гэдэг талаасаа биш. Лондон төвтэй учраас энэ бол гадаадын тагнуулын байгууллага Монголд орж ирэх нь гэсэн зүйлийг ялангуяа тухайн үеийн эрх баригчдын зүгээс их сурталчилдаг, ухуулдаг, бидний үйл ажиллагаанд саадуулах гэж оролдог байсан үе бий. 93 онд нэг явсан чинь нөгөө хүний эрхийн байгууллагаас дотор нөгөө үзэл бодлоор нийлэхгүй залуучууд бас 2-3 хуваагдаад байгаа маяг бас нэг хэрүүтэй уралдаа байсан мó зарим нэг нь дэмжихгүй зарим нэг нь дэмжээд ингэж явдаг цаг үе үү. Тэгжүүд 94 онд бүр эргээд буцадгүй энэ ч одоо бүр яг санаа үзэл бодлоор нийцсэн улсад ерөөсөө одоо энэ байгууллагыг одоо ингэж байгууллага шиг ажлуудыг хордоо энтрээ хийгээд аль бие ёсоор одоо удирдлага энтрээ сонгож тэгжид одоо эхэлж ирснийг би сандгийн. Amnesty бол 2-3хан л одоо яг ажилт нь бол одоо 2-3хан л хүн байдаг байлаа. Захиралтайгаа тэгээд кампанит ажил болон гишүүдэд хариуцсан нэг мэрэгчлэнтэй хагас цагийн одоо нягтлантай ингээл ерөөсөө итгэн хүн л одоо ажилтдаг байсан. Одоо тэрний нэг нь би байгаа. Тэгээ Amnesty бол үндсэндээ монголчуудад залуу үед эрх чөлөөнийхэн төлөө тэмцдэг, хөсдөг, хүнд эрх чөлөөг олгохын төлөө ажилдаг ийм одоо том буянтай үйлсийг бүтээж байгаа болохоор би энэ байгууллагад бол олон хүн элсэсэ гэж ингэж боддог хүн байгаамаа. Бидний хийж байгаа энэ ажил бол нэгт нөгөө хүний амьд явах хэрэгтэй, дээрээс нь үчи хэрэгтэй. Тэгэл өндөр насны хүүхэд нөгөө гэр бүл, гэр орон гэдэг чинь өөрөө маш өргөн хүрээний агуулгыг агуулдаг учраас харилцагч нар олонтой, харилцааны субъектууд олон байх тусмаа энэ чиглэлээр бол дарамжаалтууд бол байнга гарч идэг. Одоо Монгол гэлтгүү дэлхийн нийтэд энэ иргэний орон зай, иргэдийн дуу хоолой, эвлэлт нийт эрхийг хязгаарласан маш олон албан болон албан бустай хууль тогтоомж батлах, за яригдах, бие биендээ юм сөргөөр нөлөөлөх хандлагууд бол их их ажиглагдаж байна. Тэгэхээр ер нь бол хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг их олон хүнд бүх нийтэд тийм ээ түгээх ёстой юм байна. Ялангуяа одоо ардчлалын замыг тууштай сонгосон Монгол улсын хувьд зүгээр би өөрийгөө одоо хамгаалчих чадвартай гэж үзэжсэн. Би бас өөрөө нэг бүтэн жилийн хугацаанд хөөрхөн одоо хохирол амсаж байхад надаас цаад одоо хүний эрхийн талаар мэдлэггүй, ойлголтгүй байгаа хүмүүсийн эрх ихээр одоо зөрчигдөх юм байдал байна гэдгийг ерөнхийдөө олж харсан. Шилжилтийн үед хорих байгууллагын хоригдлууд их өлсөж өгч насурж исэн энэ асуудал дээр асуудал болгож засгийн газарт их хурлд албан бичиг, өргөх бичиг энэ төр өргөж мэдээлэл хүргэж байсан. Тэгээ энэ мониторингийг хийх бол маш их бас үр дүнтэй болсон. Сүүлдээ Amnesty International байгууллагаас хийсэн энэ хорих цагдаа хорих газар хийдэг мониторингийн одоо энэ юугаар хууль зүйн яамн дээр хилцүүлэг болоод яамны хэмжээгээр засгийн газрын хэмжээнд бас энэ мониторингийн асуудал бас тухайн үед бол яригдаж бас хууль зүйд бол тодорхой хувь нэмрээ Amnesty байгууллагаас оруулсан гэж бодож байна. Арчлал байгаа энэ давуу талыг ашиглаж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл харьцангуй нээлттэй байгаа энэ үед өөрсдийнхөө ямар эрхтэй гэдгийг мэдэх, эргээд эрхийнхээ төлөө тэмцэх юм боломжууд бол байна. Нийгмийн аажимда таньж мэдээ сураад за энэ чинь бол ийм байж болох юм байна. Ийм байх ёстой юм байна гэдгийг сурахад бол тодорхой хугацаа шаарддаг. Годомжинд таарсан хүмүүсүүд чи хятад хүний төлөө гар хэсэг цуглууллаа гэж загнаж явах тохиолдол надтай таарлаж байсан. Гэтэл миний итгэл үнэмшил чинь нөгөө хүний эрх учраас тэр нь хятад хүн байна уу, Израиль хүн байна уу, Палестин байна уу, Украин байна уу хамаагүй тэнд хүн эрүүшүүлтэнд уртж гинэ гэдэг дээр гэдэг итгэл үнэмшилтэй болоход бас маш их нөлөөлж исэн. Цаазаар авах ял зөвштэй гээл ороод ирдэг ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт тэрийг өөрөө бусад тайлбарж өгнө гэдэг маань өөрөө маш олон жил
суудсан ойлголтыг засаж залруулна гэдэг өөрөө тийм амар зүйл биш. Amnesty International-ийн цаазаар авах ялын эсрэг компанид ажлын үр нөлөөгөөр манай Монгол улс бол цаазаар авах ялыг бол эрүүгийн хуулиндаа бүр мөсөн халсан. Энэ бол манай байгууллагын үйл ажиллагааны шууд үр дүн. Бидний бас бахархам түүхийн нэгэ. Гишүүдийн тоо бол маш олон байгаа. Хэдэн зуун мянгаар хэдэн саяулаа олчихсан байгаа. Тэгэхээр хаанчдсан одоо нэг дундаж цэг одоо дундын огтлцох цэг ер нь бол үүсдэг. Тэгээд энд тэнд явж байхад би Amnesty Монголын Amnesty-ийн гишүүн байна. Энд ингэж ажиллаж байсан, team компанид ажиллаж оролцож байсан гэхээр хүмүүс ер нь бол огтлцох цэгүүд ер нь бол гарч эхэлдэг. Тэр нь бол одоо энэ олон улсын байгууллагын гишүүн байснараа нэг давуу талыг үүсгэх болов гэж боддог. Гишүүдийн гарын үсгээ зурхаас компанид ажил идэвхтэй оролцож байгаа. Гишүүдийн хураамжаа төлж байгаа, гишүүдийн хураамжин дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж байгаа гэдэг энэ олон 10 жилийн туршлага дээр бол бидний өнөөдрийн амжилт оршин тогтнож байгаа юм байна. Гишүүдийн эрч хүч, цаг хугацаа гэдэг хамгийн үнэт зүйлээ зориулан хүний эрхийн хөдөлгөөнд нэгдэж орсны ачаар бид нар өнөөдөр ингээ 30 жилийн дараа Amnesty International маань бол ингээ үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн байгууллага болсон нь бол таатай байна. Хүний эрхийн асуудлын ач холбогдлыг хүмүүс бас их өндрөөр үнэлдэг боллоо. Залуу үе шинэ генерашн солигдож байна. Хүний эрхийн мэдрэмж өндөртэй тий. Тэгэхээр илүү өнгөлөг, илүү тод, илүү өргөн цар хүрээтэйгээр Amnesty-гийн ирээдүйг төсөөлж байна. Хүний эрх гэдэг бол хүн бүрээс бүрддэг учраас үнийг бол заавал анхаарч авчаад илүү дээрдүүлэхийн төлөө зүгээр хаа гэж бодож байна. Бидний ажил хизээ дуусах вэ гэх юм бол хамгийн сүүлчийн хүн эрүүл шүүлтээс ангижтсан тохиолдолд те хүний эрхийн зөрчлийн дэлхий дээр байхгүй болсон тохиолдолд бидний ажил дуусна. Amnesty-гийн бүх гишүүд дэмжигчдэд Монголын Amnesty International байгууллагын үүсгэн байгуулагдсан 30 жилийн ойн баярын мэнд хүргье. 30 жилийн ойн мэнд дэвшүүлье. 30 жилийн ойн баярын мэндийг бүх хүмүүстээ ингээд өөдөөд нь өргөн дэвшүүлж байна. Хүний эрхийн төлөөх үйлсэд амжилт хүсье. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Нийт одоо гишүүддээ баяр хүргэж улам одоо энэ хүний эрхийн чиглэлээр амжилт гаргахыг одоо хүсэж байна. За Монголын Amnesty International-ийн нийт үе үеийн гишүүд, ажилтнууд та бүхэндээ 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хүний эрхэн дээдлэгдсэн тэм нөхцөлд амьдарч аз жаргалтай байх болтугай гэдгийг хүсээрөөё. Amnesty-ийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Түүх дан баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ёроё.